За сайн байцгаана уу? Намайг Инхцээ гэдэг. Би 102 дугаар сургуулийн сэтгэл зүйч. Гэрэл төсөл маань одоо яг ер нь сэтгэл зүйчийн ажил гэдэг бол өөрөө бас нэг бусад мэргэжлүүдийн бодвол материаллык юм бааз хэрэгтэй, өрөө танхим шаардлагатай байдаг. Тэгэхээр энийг маш сайн олж хараад одоо өрөө танхим бусад төслөөс илүүтэй энэрүү тогтчулж өгөөд сэтгэл зүйчийн тэр одоо юу гэдгийг сэтгэл зүйчийг тэр ажиллах нөхцөл боломжоор хангаж байгаа нь үнэхээр ингээд өдөө олсон, үнэхээр мэдрэмжтэй. Хүүхдүүдээс ярьж хахад сургууль зүгээр сэтгэл зүйч байна гэдэг маань л сэтгэл зүйд маш амар амгалан хамгаалагдсан тэр мэдрэмжийг өгдөгөө гэж одоо нэг бус хүүхдээс бол сонсч байсан. Тэгэхээр одоо сургуулийн одоо сэтгэл зүйчийн хийх үйл ажиллагаа зөвхөн ганцаархнаа бол одоо маш юм те баг хүрээнд бол яг энэ гэрэл төсөлтэй хамтарснаар бол нэлээд цар хүрээ маань те сэтгэл зүйн үйлчилгээний одоо хүртээмж маань өргөсөж өгч байгаа. Сэтгэл зүйн доктортой байдалд маш олон зүйл алхам тутамдаа нөлөөлж байгаа байхгүй юу? Одоо жишээ нь зүгээр нэг хүний хувцсны өнгөч гэдэг юм уу, эсвэл үнэрч гэдэг юм уу. Тэгэхээр энэ маань өөрөө энэ өрөө танхим маань сэтгэл зүйн зөвлөгөөний өрөө маань өөрөө стандарттай байдаг. За энэ стандарт нь юу руу чиглэдэг вэ гэхээр тухайн үйлчлүүлэгчийн сэтгэл санааг докторжуулах байдал руу чиглүүлдэг. Тэгэхээр энэ стандартын өрөөтэй байна гэдэг маань сэтгэл зүйчийн үйл ажиллагааг одоо чанартай хүргэхэд маш том дэмжлэг